Hey guys, за илүү өрөөс угаас та бүхэндээ мэдчилж байна. За өнөөдөр та бүхэндээ нэг товчхон хэдэн мэдээлэл болон хүсэлт тавихаар орж ирлээ. За сүүлийн үед илүү өрөөс угийн үзэлт бүр навс унсан. Юу вэ гэхээр за одоо энд миний лэптоп компьютер байгаа байхгүй. За ингээд юм нэгдсэн байж байна. За 20 цагийн өмнө оруулсан видео 6.1К үзэлт. Оо бурхан минь энэ бол зүгээр л дампуур л гэсэн үг заа үзэлтийн тоо. За юу гэхээр залуусаа та бүхнээс би нэг зүйл хүсмээр байна. Сүүлийн үед ямар төрлийн контент, ямар төрлийн видео үзмээр байгаагаа яг энэ видео хэсгийн комент хэсэг та бүхнийг бичээсэй гэж хүсмээр байна. За би өнөөдөр тэр YouTube Studio гэх програм байдаг. Тэр програмынхаа одоо тэр алгоритмаас ер нь анализа гаргалаа. За сүүлийн үед бол хүмүүс яга илүү ураас угаас татгалзаад байна вэ гэх. Тэгэхээр хүмүүс сонирхол арай өөр төрөл рүү явж байна. Нэгт. За хоёрт бол илүү ураас уг maybe тийм ээ шинжилэл хийх болцсон юм шиг байна. За би шинжиллийн тал дээр бол одоо төлөвлөөд ингээд ажиллах гад ингээд бэлдэж байгаа. За ямар ч байсан илүү ураас уг ингээд сүүлийн шинжилт хийнэ. За 2 3 юу вэ гэхээр YouTube ч өнгөрсөн жилээс Монгол улсыг нөгөө нэг үзэлтээр нь мөнгө өгдөг улс орноос хасцсан байхгүй. За энэ шалтгаан юу гэхээр нөгөө ядуу буруу улс орон. За хоёрт бол одоо нөгөө YouTube-ээс реклам авах гэхээр Монгол хүмүүс англиар ярьдаг. За тэр хаавс Америкийн компаниг би рекламдаад тэр Монгол хүмүүс Америкийн компаниар очиж үйлчлүүлэхгүй шүү дээ. Тэгэхээр энэ өөрөө нөгөө реклам сурталчилгааны одоо үр дүнгүй байдаг учраас ингээ хасцсан гэдэг чинь. За энэ бол яг албан ёсоор өнгөрсөн жил бол мэдээлээд ирсэн би бол одоо санаж байна. За тэгээд тэр комент хэсэгт нь болохоор энэ гадаад хүмүүс Америкууд исэн баха ярьж бичсэн байсан. Хөөе тэгээ Монгол ютуберүүд одоо яаж орлого олох юм бэ гэдгсэн чинь. За одоо манай илүү өрөө сувгийн нийт үзэлтийг 100% гэж үзлээ гэхэд 70-80% үзэлтийг Монгол улсаас хүмүүс үздэг. За үлдсэн нэг 10 байна уу 20 гаруй хувийг бол одоо 10-ээс 20 гаруй хувийг бол одоо гадаад орнд ажиллан амьдарч байгаа манай монголчууд мань үздэг юм байна. За тэгэхээр одоо тэр хүмүүс л миний одоо орлогыг бүрдүүлж өгдөг гэсэн үг. Монголоос хичнээн үзээд хичнээн subscribe дарсан ч гэсэн тэр минут тэр subscribe тэр лайк тоологдно. Дэлгэсэнд гарч ирнэ. Гэхдээ миний данс руу огт мөнгө орохгүй гэсэн үг. Яг тэгэхээр тэр Америкийн YouTube шиг Америкийнх баха Америкийн платформ тийм ээ. За тэгэхээр Америкууд монголчуудыг хасцсан байхгүй юу? За Facebook-оор ч гэсэн ялгаагүй шүү дээ. Facebook-оор монголчууд мөнгө олох боломж байдгүй. За миний санахын бас Instagram ч бас ялгаагүй. Монгол улс тэрнээс хасагдсан мөнгө олох боломж байхгүй. Тэр Facebook, Instagram-аар мянган од болоод мянган тэр контент бэлтгээд хэдэн сая үзэлт авцсан ч гэсэн тэр яг нь танд мөнгө өгөхгүй гэсэн. Айгүй харамсалтай. Тэгээд ямар ч байсан миний ихэнх орлогыг бол одоо өмнөд Солонгос буюу South Korea-гаас одоо үзэж байгаа монголчууд мань бүрдүүлт юм байна. Та нартай маш их баярлаа гэж хэлмээр байна. За тэгээд дараагийнх нь бол Америкт суугаа монголчууд мань байсан, Япон байсан, за Европын улс орнууд байсан. Та нартай бас маш их баярлаа. За тэгээд бүр аюу сонирн бас гарч ирсэн. Юу гэлээ? Би өнөөдөр харсан байхгүй. Юу гэлээ? Казахстан, Кыргызстан, Египт байсан. Бүр тэндээс хүртэл манай монголчууд үздэг юм байлээ. Тэгээ бүр амар баг хувь, аюу баг хувь шүү. Мэдээ цөөхөн ганц хоёр хүн үздэг гэж болно шүү дээ. Тийм байсан. За тийм учраас та бүхнийг ямар ч байсан ямар төрлийн юм сонсмоор байна. Ямар энэ тэрийг бол комент хэсэгт тусдан харамгүйхан бичээрэй гэж хүсмээр байна. За тэгээд тэр нөгөө YouTube-өөс Монгол улсыг хассан гэдэг дээр тэр Америк хүмүүс гэж ирсэн. Монголын том YouTuber-ууд яаж одоо орлогоо бүрдүүлэх юм бэ? Тэд нар бол одоо ингээд тийм ээ олон зуун мянган subscribe-тай шүү дээ гэж хэлэхэд бол тэр Монголын том YouTuber-уудад тэр хэн орсон байсан нөгөө Золбоо ТV-гийн нэг залуу байдаг шүү дээ. Та бүхэн мэдэх баха нөгөө Солонгос нэмэрдэг залуу байдаг те. За тэгээ бас нөгөө хин Grimex гэдэг нөгөө хүүхдүүд аяг үздэг залуу байдаг те. За энэ хоёр бол одоо Монголын томоохон YouTuber-уудыг одоо төлөөлөл болж явдаг. За энэ мэтийн одоо YouTuber-ууд яаж орлогоо цааш нь авч явах юм бэ гэвчсэн байсан шин. Тэд нар бол одоо нөгөө спонсоршип тийм ээ. Тэгээ ивент итгэж компаниуд реклам зар сурталчилгаагаар бол одоо орлогоо бүрдүүлдэг гэж тэгж байна лээ. За ямар ч байсан бол ийм байна. Үнэхээр харамсалтай. Миний одоо видеог маш их хүн үзээд байгаа учраас мөнгө орж ирдгүү. За тэгээ сүүлийн үед бол юу вэ? Үзэлт бүр үнэн навс унчаад байна. Оо бурхан минь аимшигтай. За тэгээ амиа хорлолтын сэдэн мэдүүдийг оруулсан байсан. За бас энэ манипуляц их 8 арга марга. За ийм төрлийн сэдвүүд бол манай монголчууд юусоо сонирхдгүй юм билээ. Тэ. За ямар ч байсан та бүхнээсээ хүсэх юм юу вэ гэхээр ямар ч байсан ямар шинжилэлт ямар юм үзэж харж сонсомоор байгаа та бүхний комент хэсэгт үлдээгээрэй гэж хүсэж байна. За би ямар ч байсан одоо сугтаа шинжилэлт хийх гэдэг төлөвлөгөө бол гаргаж ийн. За ажиллаж явна. Удахгүй ер нь бол шинжилтийг бол хийх болно. За гүлээ сонсон та бүхэнд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлье.